2009 онд байгуулагдсан хүүхдийн баясгалан төв захын хорооллын айл өрхийн хүүхдүүдэд туслах, дэмжих, халамжлах, хүмүүжүүлэх, суралцах нөхцөлөөр хангах, тэдний хоол хүнс хувцас, хичээлийн хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлсээр хангах зэрэг хүмүүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ удаад тэд Монголын хүүхдийн ордонтой хамтран уран зургийн дугууланг 3 дахь жилдээ үн төлбөрөөр хичээллүүлж хүүхдүүдэд урлаг, гоо зүүн боловсрал олгож байна. Хүүхдүүдийг зөвхөн анхан шатны хэрэгцээнүүдийг хангахаас гадна одоо хүүхдийн хөгжил, хүүхдийн боловсрал, эрүүл мэнд, тэдний хөгжих, сурч дэвших боломжоор хангаж өгөхөд бид нар сүүлийн жилүүдэд маш их анхаарал тавиад ажиллаж байна. Эдгээр ажлуудын нэг маань болохоор энэ Монголын хүүхдийн ордонтой хамтран хэрэгжүүлж байгаа хүүхдийн уран зургийн дугуулан хичээлж байгаа ажил юм аа. Тэгээ хүүхдүүд бол уран зургийн дугуулан хичээлснээрээ урлагийн боловсрал, гоо зүүн боловсралыг авч байна. Мөн дээрээс нь хүүхдүүд сууд сурч байна, төлөвшөж байна. Зургийн хичээлээс маш олон ач холбогдолтой зүйлсүүдийг хүүхдүүд сурч байна. Өнөөдөр суралцагч хүүхдүүд уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж аав ээж найз нөхдөдөө бүтээлээ дэлгэрлээ. Зураг зурхад нэг гоё мэдрэмж төрдөг. Тэгээ өөрөө жоохон сонирхолтой болсон. Тэгээд одоо чи сэтгэл яаж зүгээр нэг санаагаараа гаргаад зурмаар санагдаад зурсан. Мод идэр зуръя гэдэг. Сэмэнөө намайг Амгаланбаатарын жаргалтай гэдэг. Сэмэнөө намайг Амгаланбаатарын цогоо гэдэг. 7 ангид суралцдаг. Яг энэ зургийг зурж байхад манай зургийн багш бит хоёрын аалтаг амар гоё зааж өгөөд энийг ингэж хийвэл гоё харагдана гэж зөндөө олон зааж өгсөн. Тэгээд ийм гоё зураг яаж зурх арга эднийг зааж өгсөнд баярлалаа гэж хэлье. Би зөв энэ парара зургийг бол өөрөө намнаас харж байгаа дурсан. Тэгээд би энэ нэг цэцгнүүдийг ингээд зөндөө цэцэг зурж байгаад цэцгийн одоо цуглуулга болгож зураад тэгээ хамгийн сүүлд нь энэ зургийг зурсан. Миний энэ зураг болохоор ингээд модон дээр хоёр болжмос сууж байгаа. Тэгээд хар өнгөөр ингээд сүйдээс мэтэрэн зурвал гоё юм шиг санагдаад. Тэгээ энэ болохоор өнгийн модын одоо улаан, улбашаа, шар ногоон, тод ногоон гэх мэтлээ бодсон. Тэр болохоор миний анхны зураг, анхны зүгээр л гараа зөвшөөрөх гэж зурсан зураг маань байгаа маа. Яг өөрийнхөө хүснээр өөрөө юу зурмаараа тэрийгэ зурах болохоор өстой гоё юмсан. Зургийн дугууланд 75 хүүхэд хамрагдсан бөгөөд 5 хүүхэд бүтээлээрээ шалгарсан байна. Саяныхтай хандаж хэлэхэд бол ер нь бол уран зураг бол уншиж үзэж буй яруу найраг бол уншиж буй уран зураг гэдэг хүүхэд болгон зураач болох алгагүй. Гэхдээ уран зураг гэдэг чинь хөдөө гадаа аялсан ч хичээл номоо хийхэд төвлөрөө суухад ч хувцас өмсөлт ер нь хааж музей үзсэн ч кино үзсэн ч ямар ч бүх төрлийн урлаг бүх төрлийн хичээл бол уран зургийн маш их мэдрэмж байнга орж идэг. Тийм болохоор хүүхдүүдээ бүгдэнд нь урлагийн өндөр амжилт хүсье. Хичээл сургалтанд нь өндөр амжилтыг хүсье. Тусдаа нь хүүхд хөгжлийн чиглэлээр уран бичлэг, дөрвөлжин ихмэл бичиг, спорт өрөлт, шоу, шатар даам, уран зургийн дугуулан хичээллүүлж байна. Өдөр өнжүүлэх төвт 6-аас 18 насны 118 хүүхэд, цэцэрлэгт 2-аас 5 насны 75 хүүхэд, мэргэжлийн коллежид 7, ихтэй сургуульд 27 оюутан хамрагдаж байна.